Мэдээллийн хөтөлбөрийн энэ хэсэгт цусны донор гэр бүлийг онцолж байна. За хүний биед дунджаар 5 литр цустай байдаг. За тэгвэл сосор бармын хувьд 40 гаруй жилийн хугацаанд нийтдээ 80 удаа цусаа өгсөн. Тодорхойлбол энэ хугацаанд 42 литр цусаа өгч 400 орчим хүний амь насыг аварсан байна. Харин эхнэр мандахын хувьд эрүүл мэндийн шалтгаанаар олон удаа цусаа өгч чадаагүй ч 3.5 литр цусаа хандуулсан. Тэд Монголын донорын холбоог 26 жилийн өмнө үүсгэн байгуулж байжээ. Сосор барамгайн хувьд хөдөө аж ахуйн дэд сургууль сурж байхдаа найзаагаа дагаж цусаа өгөх болсон байна. Харин цусаа өгөхийн ач холбогдлыг сэтгэл зүрхээрээ мэдэрсэн аа болоо охин нь өвдөхөд цусаа өгсөн үед ээжээ. Иймээс тэрээр 20 гаруй наснаасаа хойш 60 хүртэл 2 сар тутам тасралтгүй цусаа хандуулсан байна. Өдгөө түүний үйл хэргийг өөр хүүхдүүд нь үргэлжлүүлж цусаа хандуулах болжээ. Би нэг цусны донор гэдгээр бол цаг өөргөө сэтгэл зүрхэндээ бахархаж явдаг. Ерөөсөө ингээл цаанаасаа л тэр бахархал нь ингээд дандаа огшиж оргилж идэг. Тэгээд энэ бол миний хувьд бол цусны донор байх гэдэг маань одоо Монгол улсын үндэсний нэг бахархалд ачтан хүмүүс юм даа л гэж бодож явдаг юм шиг байна. Харин эхнэр мандахын хувьд нөхрөө дагаж анх цусаа өгч эхэлжээ. 1999 онд улсын хэмжээнд цусны нөөц багассан тул тэд Монголын донорын холбоог үүсгэн байгуулсан. Мандах цусны донорын өдрөлөг зохион байгуулахын тулд гутлынхаа авлыг илэгдтэл үйлдвэрүүдээр явж таниулга сурталчилгаа хийдэг байжээ. Гэсэн ч өдөрт арай ядан 1-2 үйлдвэрт өдөрлөг хийх эрх авдаг байсан тухайгаа ярьлаа. Монголын донорын холбоо анх 500 гаруй гишүүнтэй байсан бол одоо 200 гаруй хүн бүртгэлтэй байдаг. Эдгээр нь бүгд хүндэт донор юм а. Манай холбоонд бол одоо 40 гарын одоо сайн дурын ажилтан ахмад настай хүндэт донорууд ажилладаг. Бид нар бол одоо явуулын багаар явж цус цуглуулдаг. Ихтэй сургууль, цэргийн анги нэгтгэл, ерөн тэгэл төрийн төрөмс байгууллага, альж байгууллагад гэсэн очиж одоо цус хэлбэр судлалын үндэсний төвтэй хамтран очиж одоо цус цуглуулж ажиллахаас гадна Баян зүрх цус цуглуулах төв, Сүхбаатар цус цуглуулах төв, за шаардлага гарвал Дүнжин гаруй цус цуглуулах төвүүдэд угдах үдэх үйл ажиллагааг одоо зохицуулан ажилладаг ийм хамт олон байна. Цусаа өгснөр олон талын ач холбогдолтой. Тухайлбал зүрхний шигдээс тархины цус харуултаас сэргийлэх боломжтой. Мөн нэг удаа цусаа өгснөр 650 ккал шатаахаас гадна тогтмол хугацаанд эрүүл мэндийн хянах боломжийг олгодог. Тэгээ нөө урдсан сэргийлэх үзлэг мөзлөгтөд төр ингээл орох чинь бас эмчнэр маань гайхаад гэж шүү дээ. Бүх таны нэг доктор эрэхтэн элэг идэр чи ямар гоё хүүхдийн элэг шиг ямар цэвэрхэн гоё уушгин мош гоё юм бэ гэдэг. Эмч нь өөрөө одоо нэг бахархдаг байсан шүү дээ. Тэгэхээр одоо тэр бас л нэг эрүүл байгааг шинжилдэ. Улсын хэмжээнд 40 мянган донор бүртгэлтэй байдгаас 27 мянган Улаанбаатарт байдаг. Энэ нь нийт хүн амын 1.7% гэсэн үг юм а. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн байгууллагад цусны хэрэглээ жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Тэгвэл Монголын донорын холбоо нь сайн дурын авлахгүй донорын игнийг үргэлжлүүлэх, цус хэлбэлт судлалын үндэсний төвийн цусны нөөцийг тасралтгүй хангах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Сосор барам мандахнаар энэ л сэтгэлээр 26 жилийн хугацаанд ямар ч салингүйгээр чин зүрх сэтгэлээр ажиллаж иржээ.